Сайн байцгаана уу? Өнөөдрийн мэндийг хүргье. Өнөөдрийн хичээлийн сэдэв ишлэл зүйлд ном зүйн хэрэглээ ба хураангуй бичих арга. За өнөөдрийн хичээлийн зорилго ишлэл зүйлд ном зүйг зөв хэрэглэж сурах, хураангуй бичих сурахад суралцахад оршно. За өнөөдрийн хичээлийн агуулга ишлэл зүйлд ном зүй хураангуй гэсэн агуулгын дор явна. За эрдэм шинжилгээний өгүүллийн бүтцэн түлхүүр үг хураангуй үндсэн хэсэг ном зүй гэсэн хэсэгтэй. За үндсэн хэсэг бол эхлэл хэсэг хоёр хэсэгтэй сэдв дэвшүүлсэн асуудал гол хэсэг онолын үндэслэл үзэл баримтлал судалгааны зорилго судлагдсан байдал ажиглалт хийсэн туршилт судалгаа. За төгсгөл хэсэг бол дүгнэлт санал гэсэн хэсгүүдтэй байдаг. За эрдэм шинжилгээний өгүүллийг судлаачид ихэвчлэн сэтгүүлд зориулж бичдэг бөгөөд тогтсон бүтцтэй байдаг. Аль бие усны шинжтэй загварт найруулгатай байдаг. За ишлэл зүйлт ном зүг одоо яагаад хэрэглэдэг вэ гэсэн зүйл байна. За бичигч санаагаа баяжуулах, батлах зорилгоор бусдын бичсэн болон хэлсэн үг судалгааны үр дүн онол үзэл баримтлалыг судлан ашигладаг. За мөн бусдын бүтээлийг ашиглачгаад ишлэл зүйлт хийхгүй бол оюуны хулгайд бол тооцогддог байна. За ийм учраас ашигласан бүтээл буюу их сурвалжийг нь бичиж байгаа зүйлдээ заавал одоо тэмдэглэх шаардлагатай байдаг. За ач холбогдол бичиж байгаа хүний нэр гүнзгий уншиж судалсныг харуулна. Мөн оюуны өмчийн санамсаргүй хулгайгаас мөн сэргийлнэ. Бичигчийн гаргасан санаа нь зөвхөн өөрийнх нь гэдгийг бол батлна. Зарим уншигч цаашид шаардлагатай мэдээллийг олоход бол дэмжлэг үзүүлдэг байх нэ. За тэгэхээр ишлэл зүйлт их сурвалж гэдэг яагаад хэрэгэлдэг талаар авч үзлээ. За бүтээлд их сурвалжийг тэмдэглэдэг нийтлэг одоо 3 арга байдаг. За их сурвалж гэдэг нь бичвэр дотор байгаа зүйлийг ишлэлгэн тухайн хуудасны дээд хэсэгт байгааг бид нар доод хэсэгт байгааг зүйлтийн тайлбарыг нь бичвэрийн төгсгөлд байгаа зүйлийг бид нар ном зүй гэж бол нэрлэдэг. Тэгэхээр их сурвалж гэдэг нь ишлэл зүйлт тайлбар ном зүйг бол их сурвалж гэдэг байна. За их сурвалж ишлэл зүйлт ном зүй гэж юу юм бэ гэж юм те. За их сурвалж гэдэг нь иш татсан тухайн хэсгийг хэн гэдэг зохиолжийг хэдэн онд хэвлүүлсэн бүтээлээс авсныг баримтаар харуулсан хэсэг байдаг. За ишлэх, иш татах гэж юм те. Бичиж байгаа зүйлдээ бусад хүний бүтээлээс хэсэглэн авч оруулахыг шууд иш татах гэдэг бол бусдын санааг дурдан тайлбарлахыг дам иш татах гэж бас нэрлэдэг. За зүйлт тайлбар нь бичгтээ ашигласан зарим хэлц, харь үг, хүн, газар усны нэр, он цаг, эд үлгийн зүйл, зан заншил ихэвчлэн нэмэлт мэдээлэл шаардлагатай хэсгийг тэмдэглэж тусгайлаад тайлбарладаг зүйл юм. За ном зүй гэдэг нь бичгтээ ашигласан иш татсан зохиол бүтээлийг жагсаан бичсэн хэсэг байдаг. Ном зүйг тусгай стандартын дагуу бол бичдэг. Ном зүй бичгтээ зохиогчийн нэрийн өсгийн дарааллыг бол баримтлан бичдэг. За ишлэл зүйлт ном зүйг бичвэрийн хаана яаж тэмдэглэдэг гэж юм тийм ээ. За жишээлбэл тогтвортой хэлгийн үндэсний сэтгэлгээний баримт гэж үзэхийн учир гэдэг юм одтой тэмдэглэгээ байна. За тэгвэл энэ бол зүйлтийн тэмдэг юм шүү гэдгийг сурагч та бүхэн бас таних шаардлагатай байдаг байна. За ишлэл ишилсэн гэдэг юм те. Жишээлбэл энэ монгол хэлний Акимгой хэлсэн нохойн дуу ойртох гэдэг бол ишилсэн, иш татсан зүйл бас байдаг байх нэ. За ном зүй гэдэг бол ном зүйн дарааллыг зохиогчийн нэрийн цагаан талхын үсгээр бол бичдэг. За жишээлбэл Аким, за монгол хэлний өвөрмөц хэлцийн тайлбар тойл ном. За хаана одоо хэвлэгдсэн юм бэ? 1900 Улаанбаатар хот. За хэдэн онд вэ гэвэл 1982 онд гэх мэтчлэн зохиогчийн нэрсийн үсгийн дараалал нарийн тогтсон бас загвартай байдаг. За зүйлтийн тайлбар гэдэг нь за тогтвортой хэлийг жишээлбэл энэ тогтвортой хэлгийг үндэсний сэтгэлгээний баримт гэж үзэхийн учир гэсэн энэ од тэмдэглэлтэй зүйлтийн одоо тайлбар нь за хаана байна вэ гэвэл тогтвортой хэлгийг үндэсний сэтгэлгээний баримт гэж үзэхийн учир Ж Баянсан зохиолчийн соёл хэл үндэсний сэтгэлгээ гэсэн номны Улаанбаатар 2016 оны одоо номны 104-р тал гэж бол зүйлтийн тайлбарыг бичдэг. За ерөнхий шаардлага гэж байна те. Зохиогчийн санааг шууд авч ишлэл нь 40-оос доош үгтэй өөрийн үгийг оролцуулан буулгасан бол ишилж авсан хэсэг санаа нэр томьёог хашилтанд хийж өөрийн бичвэрээс бол зааглана. За шууд ишлэл нь 40-оос дээш үгтэй бол хашилтанд хийхгүй бөгөөд ишилсэн хэсгийг бүхэлд нь зүүн гар талаас нь догол мөр үүсгэн тусгаалan бичдэг байх нэ. За бичвэр дотор их сурвалжийн зохиогч болон хэвлэсэн он хуудасны дугаарыг заана.
За их сурвалжаас их бага ямар ч хэмжээний мэдээллийг шууд ис татсан, бусдын санааг хураангуйлан буулгаж бичсэн, бусдын санааг өөрийн үгээр буулгасан зэрэг бүх тохиолдол их сурвалжийг бичвэр дотор иш татсан тухайн газар нь заах төдийгүй ном зүйн жагсаалтанд оруулна. Дан ганц их сурвалжаас их хэмжээний мэдээллийг авахдаа энэхүү их сурвалж нь тухайн судалгааны ажилд хувь нэмэр оруулсан бол уг мэдээлэл нийтлэг шинжтэй байхыг бол үл анзааран их сурвалжийг заавал дурдах шаардлагатай байдаг. За зүйлт тайлбар буюу footnote-ийн үгийн тайлбар, засвар, залруулга, нэмж судлах материалуудын талаар мэдээллийг дэлгэрэнгүй өгөх зэрэг тохиолдол бол хэрэгжилж болно гэж үздэг. За ном зүйн жагсаалт бичих одоо дараалал байна тийм ээ. Ном зүйн жагсаалт бичих юм 3 дараалал байдаг. За нэгдүгээрт нь ном зүйн сурвалжуудыг жагсахдаа цагаан толгойн үсгийн дарааллаар дараалуулах ба дараах одоо хоёр үндсэн хэсэгт одоо үздэг. За эхний хэсэг бол монгол хэл болон орос хэлээр бичсэн сурвалжуудыг хамгийн ихэнд бол бичдэг бол за англи хэл болон бусад хэлээр бичсэн сурвалжуудыг дараагийн зүйлд оруулдаг байх нэ. За хоёрдугаарт нь хууль эрх зүйн баримт бичиг болон шашны тэргүүн зэрэг их сурвалжуудын нэрийг цагаан толгойн үсгийн дарааллаар бол байрлуулдаг. За гуравт нь зохиолчийн овог тодорхойгүй, овгийг тухайн их сурвалжид хэрэглээгүй түншлэн нийтэд ганц нэрээр алдарсан зохиолчийн нэрийг дангаар нь цагаан толгойн үсгийн дарааллаар бол тэмдэглэдэг. За жишээнүүд хуульд сандаг гэх мэтчлэн тийм ээ. За ашигласан материал гэж зарим одоо номны ном зүйд хэлдэг бол зарим нь бол ном зүй гэсэн нэрээр байдаг. Тэгэхээр ашигласан материал ном зүй гэдэг хоёр хоёулаа бол нэг ойлголт юм а гэж үздэг. За нэгдүгээрт нь Монгол хэл үндэсний бичиг багшийн ном Улаанбаатар 2018 хуудас 47-оос 53 гэдэг энэ бол цагаан толгойн дараалал байна те. Ямар номны хаана үйлдвэрлэгдсэн, хизээ үйлдвэрлэгдсэн, за хуудасны дугаар байна те. За дараа нь бол мэдлээ хичээл байна. За 3 дугаарт нь болохоор Prezi-гээс презентацийн авсан байна. 4 дугаарт нь Google сайтаас бас хайлт хийсэн нь энэ дарааллаар бол харагдж байна гэж ойлгож байна. За хураангуй буюу абстракт бичих нь бас ийм шаардлагууд байна, дүрмүүд байна тийм. За нэгдүгээрт нь судлаачид өгүүллийн хураангуйг уншаад өгүүллийг татаж авах хэсгээ шийддэг. Тиймээс хураангуй бичихтэй бусад хүмүүс түүний өгүүллийг уншиж татаж авах сонирхол төрүүлэхээр бол бичнэ. За хоёрдугаарт нь хураангуйг удирдгал, арга зүй, үр дүн болон дүгнэлт гэсэн 4 хэсгийн дараа бичих өгөөд тэдгээр бүлгүүдийн дүгнэлт хэлбэрээр бол бичдэг байх нь. За мөн 4-5 өгүүлбэрт багтааж дараах асуултын дагуу хариулт өгөхөөр бичиж болно. За бүхэн тайлбар хэсгийг бас харж байна. За мөн асуулт хэсгийг харж байна. За энэ эдгээр бол 4-5 өгүүлбэрт бол багтаадаг. За хураангуй гэж юу юм бэ гэж тийм ээ. Тухайн илтгэл өгүүлэлд ямар асуудалд таамаглал дэвшүүлж, ямар судалгаа ажиглалт туршилт хийсний үндсэн дээр тухайн асуудал таамаглалаа хэрхэн шийдвэрлсэн, дүгнэлт гаргасан зэргийг цогцоор багтаасан агуулгын товчийг бид нар хураангуй гэж үздэг. Энэ нь илтгэл өгүүллийн агуулгын одоо амин сүнс болдгоо. За анхаарал хандуулсан та бүхэндээ баярлалаа.